Бэйлрийн хамгаалтын нууц бол бөмбөгийг талбайн гол руу оруулахгүй байх. Одоо дөрвөн хэсгээр тайлбарлая. Хаалт, бөмбөгтэй ойрлол, туслалцаа ба солилцоо, бөмбөгний блок. Close-out буюу хаалт хийх гэдэг нь шидэгчдэр очих үйлдэл. Ойртохдоо жижиг алхам хэрэглэн, богино алхмаар хурдаа ойрно, өндөр гараа дээш өргөж, шидэлтийг дарамтлана, дотор гараа өдөгтэй барина, довтлогчийн урд хөл тийш биеэ тавиад суур шугам руу хүчтэй шахнаа. Амжилттай хаалт хийх нь хамгаалтын хамгийн хэцүү зүйлсийн нэг боловч тэд маш тогтвортой. Тэд гараа өргөж, сүйдэрлэж, дотор мөрийг дарж, довтлогчийг буддагдсан талбайн голоос холдуулдаг. Хамгаалтын судалмагц харагдах зүйл бол тэд талбайг 3 бүс хуваадаг. Эхний бүс бол цээжний бүс, талбайн дундах 3-1 хэсэг. Энд хамгаалагчид бөмбөг барьсан хүнтэй цээжээрээ уулзаж, дриблээр нэвтрэхийг хориглодог. Тэд маш сахилгатай. Гарын алдаа гаргахгүй, хөлөө гулсуулж, торх руу шууд орох замыг өгөхгүй. Хэдийгээр гол философи no middle боловч цээжний бүст гол зорилго нь будагдсан талбайд хүрэхгүй байх явдал юм аа. Довтлогч гол руу зүтгэвэл өнцгөө даруй засч хаана. Бэйлрийн 1-5 хүртэлх тоглогчид хэнийг ч будагтай талбай руу нэвтрүүлэхгүй. Хэрв бөмбөг барьсан хүн явж татах шийдэлт хийвэл Helper rotations буюу тавуулаа on a string буюу нэг олсон дээр зэрэг хөдлөнө. Туслалцаа эхлэх мөчид бүгдийн байрлал автоматар сэлгэнэ. Дараагийн бүс бол хажуугийн бүс. Гаднах 3-1 хэсэг. Бөмбөг энд очмогц хамгаалагчид илүү идэвхтэй болно. Тэд зорилготойгоор урд хөл рүү очиж довтлогчийг суур шугам руу хүчтэй шахдаг. Одоо анхаараарай. Энэ бол энэ хамгаалтын хамгийн чухал зүйл. Тэд хэнийг ч шийдлөө шууд явахыг зөвшөөрөхгүй. Зорилго нь довтлогчийг суур шугамын гадна талд будагдсан талбайн гадна шахах явдал юм аа. Шийдлөө шууд орох нь таны хамгаалтыг шууд устгана. Сүүлчийн бүс бол буланд очсон үеийн бүс. Бөмбөг булан руу очмогц тэд дотор тал руу маш их сүйдэрлэдэг. Тэд таныг тэр буланд маш таагүй байлгаж суур шугам руу явахад хүргэдэг. Ингэснээр туслалцаа ирж хамгаалт ажиллана. Одоо эдгээр бүх хаалтыг ажилуулдаг гол зүйл бол солилцоо юм. Бөмбөг суур шугам руу явхад тэд урьдчилан мэдэрч голчин буюу туслах хамгаалагч эрт солилцож туслана. Дараа нь ард талын хамгаалагчид солилцоо хийж туслалцаа өгсөн хүнд дахин туслана. Энэ хамгаалтын гайхалтай тал нь та үүнийг дахин хийж болно. Та суур шугам руу шахаад голчин тань эрт туслаад ард талын солилцоо өгчөд дамжуулалтын бэлэн байралд орно. Тэд шуурхаа сэлгэх боломжтой. Энэ хэрхэн ажилтгийг харцгаая. Таны гоолчин солилцож туслана. Одоо танд туслалцаа өгч байна. Үүнийг буцаан хаагч гэж нэрлэдэг. Гоолчин эрт туслалцаа өгөхөд буцаан хаагч солилцдог. Гэхдээ энэ хамгаалт бус хамгаалтын адил эмзэг байдаг. Учир нь хэрв та суур шугам руу шахаад гоолчин солилцож туслахад танд цаг тухайд нь буцаан хаагч байхгүй бол та сул данкуудыг алдах болно. Тиймээс мэдээрэй, энэ хамгаалтыг ажиллуулснаар та гинт зогсоох шийдэлт авахгүй. Харин зөв хийж бөмбөгийг гоолчин руу шахаад буцаан хаалт зөв хийвэл хулгай ба бөмбөг залж байгаа хүний алдаа гарч эхэлнэ. Гоолчин буюу самбарын тоглогч зөв байрлалд байх нь олон алдааг нөхч чадна. Энэ довтлогоонд та харж байна. Тэд гол руу орохыг зөвшөөрч будагтай талбай руу орчихсон байна. Гэхдээ самбарын тоглогч цагтаа солилцож байгаа тул тэд довтлогооноос хулгай хийж чадлаа. Цээжний бүс энэ бол талбайн төв дундах хэсэг. Дундын 3-1. Хажуугийн бүс энэ бол хажуу талын 3-1 хэсэг. Чөлөөт шидэлтийн шугамаас доош буланд очмогц үхлийн бүс эхэлнэ. Үүнийг ингэж нэрлэдэг шалтгаан нь энэ бүс самбарын тоглогч руу шууд хүргэдэг учраас эдгээр бүх хэсэгт ард талын солилцоо тасралтгүй явагддаг. Одоо бид хамгийн гол хэсэг болох будагтай талбайн талаар ярив. Одоо тэдний хамгаалтын хамгийн чухал хэсэг будагтай талбайн хэрхэн хамгаалдаг талаар ярив. Тэд ice coverage мөс буюу доош
гэсэн аргыг хэрэглэдэг. Үүнийг хэрэглэх шалтгаан нь энэ тэдний no middle философитой нийцдэг. Ice coverage хамгаалтад бөмбөгтэй хамгаалагч дотор тал руу өсөрч бөмбөг барьсан хүнийг суур шугам руу шахна. Том тоглогч гарч ирээд зөөлөн буюу унсан байрлал авна. Ингээд ихэвчлэн short roll нэгддэг. Том тоглогч бөмбөг авч болно. Том хамгаалагч хүн цээжээ гаргаад бодогтой талбайгаас дээш гарч ирэхэд манай жижиг хүн түүнд таг хийж саатуулна. Дараагийн rotation явагдана. Энэ хамгаалтын гол зорилго нь хамгаалагчдад заслаа ирэхэд заслаанаас гарч талбай гол руу очихыг огт зөвшөөрөхгүй байх явдал юм. Одоо арт талын хамгаалагчдад бөмбөг дээрх үйл явдалтай адил чухал үүрэг гүйцэтгэг нь заслаа тавигдахад та эдгээр арын хамгаалагчдыг харах болно. Урагш татаж хамгаалсан ч тэд хааж гол руу орох боломжийг өгөхгүй байх ёстой. Энэ заслаатай довтлохыг хамгаалахын зорилго нь бөмбөг залагчийг өөр хин нэгнийг тоглуулахын хувьд та харж байна. Энэ хамгаалагч ice ball screen буюу хөлдсөн заслааны хажуу тал руу шахагдж байна. Тэд гадна тал руу дамжуулах болно. Том хүн short roll хийж 18 футын алслагаас довтлохыг оролдож шийдэх болно. Бейлерийн бөмбөгийг middle-ээс холдуулах өөр нэг арга бол dribble hand-off үед switch хийх. Гэхдээ тэдний хамгаалтын хамгийн чухал хэсэг бол X factor гэж нэрлэгддэг зүйл. Энэ 3 зүйл юм. 1. Тэдний тасралтгүй хүчин чармаалт. Энэ defensive scheme-ийг ажилтдаг нь Бейлер маш ирч хүчтэй. Тэд гүйж, нисч, пассыг contest хийж, close out хийж, түрэмгүй тасралтгүй тэд таныг хурдсгаж өөрсдийн хүслийг тулгадаг. Хоёр дахь нь X factor бол тэдний 50-50% бөмбөгүүдийг бий болгох чадвар. Тэд маш олон бөмбөг алалт үүсгэж чаддаг. Идэвхтэй гар, урьдчилан таамаглах чадвар, мөн ихэвчлэн шалан дээр эхэлж бөмбөг авдаг. Гурав дахь X factor бол тэдний довтлооны алдаа авах хүсэл, чадвар. Энэ баг бие золиослдог. Тэд зөв байрлалд очиж, мөргөлдөөнийг урьдчилан мэдэрч, шалан дээр унаж, довтлооны алдаа авахд бэлэн байдаг. Хэрэв танд энэ